Натурмед уламжлалт зэргийн засах нойрны төвийн эрүүл бай подкастын шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Итгэлээр баталгаажсан чанар Натурмед. За өнөөдрийн зочноор зэргийн засахын эмч Жасмаа оролцсон ирсэн байна. Өдрийн мэнд. За сайн байна уу, өдрийн мэнд. За битэрийн ярилцах сэдэв бол өсгөө уруудах өвдөгний сэргийн засах эмчилгээ. За тэгэхээр өвдөгний сэргийн засах эмчилгээг та хэр хийж байна? Тэгээ энэ талаар эрэлт хэрэгцээ их вэ нөө? Яагаад энэ сэдвээр хоёлаа ярилцах болсон шалтгааныг сонсогчдод хүргэе те. За яагаад өвдөгний талаар ярих болсон бэ гэхэлэр эхлээд нөгөө хоёлаа урайгаа өсгөө уруудах уу гэдэг урайж гэхэд шин сэдв. Тийм тэгэхээр өсгөө уруудах уу гэдэг сэдвийг яагаад сонгосон гэхэлэр нөгөө өвдөгний үеийн дээр илэрдэг хамгийн эхний шинж тэмдэг нь нөгөө шатаар хөсөж уруудахад өвдөлт үүсдэг. Тий. Тэгэхээр жишээ нь би хүнээс ингээд асуумж авахтаа анх үзлэг хийгээд асуумж авахтаа та шатаар хөсөж уруудахад өвддөггүй гэж асуудаг. Тэгэхээр өвдгөн өвдөж байгаа хүн бол тийм ээ шатаар хөсөж уруудахад өвддөг. За удаан алхахад өвддөг, удаан суухад өвддөг. За тийм тэгээд удаан зогсоход өвддөг гэдэг юм зөвөр хэлдэг байхгүй юу. Тэгээд энэс шалтгаалаад ер нь би бол өсгөө уруудах уу гэдэг сэдвийг сонгосон байгаа. Тэгээд өвдөгний үеийн өрөвсөлтөөр гардаг, өвчлөлтөөр гардаг хамгийн ихний шинж тэмдэг нь энэ шинж тэмдэг байдаг. Тий. Тэгээ ерөөдөө болохоор өвдөгний үеийн талаар миний өвдөг бас өвддөг баггүй юу. Тэгээд бас энэ талаар нэлээ ойлголттой юм хаашаа. Ингэжсэн бүр ингээд удамшдаг гэж бас их яриад байдаг. Тэгээд энэ нь бас удамшдаггүй яалсгүй нөгөө бидний амьдралын хэм маягаас аваад байдаг шүү дээ. Яагаад ингэж энэ талаар сайн мэдж байгаа гэхээр манай ээж нь өвдөгний үеийн өвддөг гэсэн нөгөө майж голчдөг. Тэгээ манай ээж бас өвдөгний үеийн өвддөг. Тэгэл ингээл яг утууч гараад өвддөг. За тэгээд ээж маань болохоор өвдөгний үеэ солилцсон байхгүй юу. За тэгээ би эмч болоогүй бол яг солиулах юм билээ. 39 наснда гинт өвдөг нугалрахаа болоод ингээд бүр 7 хоног ингээд аав чирээр асруулсан байхгүй юу. Тэгээ бүр үнэхээр ингээд шок байсан. Тэгээ тэрнээс хойш өвдөгний үеийг сонирхож судлаад MRI хийлгээд тэгээ бүтцийн өөрчлөлтийг хараад ямар ч олон нөгөө үйл ажиллагааны элементүүд байдیں۔ Тэгэл тэрэнд нь нөлөөлчдөг. Тэгээ би 39 наснда үнэхээр шатаар уруудаж чаддаг байсан. Тэгээд гоёны булчингийн дасгал хийгээд шатаар уруудахад тааланда би баярлдаг байхгүй юу. Үнэхээр баяр төрдөг. Би чадж гин гэсэн мэдрэмж төрөөд байдаг. За тэгээ тэрнээс өмнө гэсэн чи бүр 27 ууллархаг газар ажиллаж байхад өвдөгөр өвдөгний нүдээр хатгаад гээл тэгвэр инээд тэгээ тэр чинь бүр дарахтай холбоотой юм билээ шүү дээ. Тэгэхээр энэ талаар хүмүүс маань мэддэг болоо. Ер нь бол яг удамшлын шалтгаантай гэхэд бас хэцүү. Тий удамшлын шалтгаантай гэсэн яг тийм судалгаа яг хэр байдгийг бол мэдгүй. Гэхдээ удамшлын шалтгаантай гэж ер нь бол байгаад байдаггүй. Тий ярьдаггүй. Гол шалтгаан нь юу байгаад байна гэхэлэр ерөөсөө нөгөө амьдралын маяг. За тэгээ нас, хүүс. За тэрнтэй холбоотой байгаад. За тэгэхээр нөгөөх нас хүүс яагаад хамгийн чухал байгаад байна гэдэг штэ. Тэгээ өөрөө болохоор би айгу залуудаа ингээд өвдгөр өвдөжсэн гэдэг. Тийм тэгэхээр яг өөрийнх нь нөгөөх амьдралын маягтай холбоотой гэж ер нь бол хэлнэ. Түүнээс яг нөгөөх удамшаад ингээд өвдөгний үеийн өвдсөн гэж бол хэлэхгүй. Нас айгу чухал гэдэг тий. За ялангуяа өвдөгний үеийн өвдөлт төр болохоор нас гэвэл 65-аас дээш наснд илүү их тохиолддог. Ялангуяа өвдөгний үеийн мөгөөрс жиргэвч өрөвслүүд маань ер нь бол 65-аас дээш наснд илүү тохиолддог. За хүүсийн тухайд гэдэг юм бол эмэгтэйчүүдэд илүү тохиолддог. 50-аас 65 насны хооронд ер нь бол эмэгтэйчүүдэд илүү тохиолддог. За 50 наснаас өмнө бол эрэгтэйчүүдэд илүү тохиолддог гэдэг. Тийм тэгэхээр эмэгтэй хүмүүст илүү тохиолдож ин гэдэг маань юутай холбоотой байдг вэ гэхлээр нөгөө бодисын солилцооны алдагдал 50-аас дээш нөгөө наснд нөгөө цэвэршилтэй холбоотой. Нөгөө дааврын гормоны өөрчлөлтүүд, бодисын солилцооны алдагдлууд тэрнээс шалтгаалсан нөгөө ясны сэргэжилттэй. За тэгээд нөгөө коллаген болон прогликен энтергээд энэ бодисуудын нөгөө бодисын солилцооны алдагдлаас болоод бид нар маань багасаад ирдэг байхгүй юу. Тийм тэгэхээр тэр маань өөрөө нөгөө өвдөгний үеийн жиргэвч буюу нөгөө мөгөөрс байдаг штэ. Тэр мөгөөрс нэмгэрч хатварах нөгөө шалтгаан болоод байдаг. Тэгэхээр энэ маань өөрөө нөгөө эмэгтэйчүүдэд илүү их тохиолдох нөгөө шалтгаан болоод байгаа байхгүй юу. За тэгээд нөгөө амьдралын маяг дараад амьдралын маяг. За дээрээс нь жингийн илүүдэл.
Жингийн илүүдэл маш их нөлөөлдөг. Яг жингийн илүүдэл гэсэн чинь манайхан л харагдлаа л. Бид нэр ингээд удам удмаар илүүдэл жинтэй. Жингийн илүүдэл аваад байдаг. Жингийн илүүдэл яагаад их нөлөөлж юм гэхээр өвдөг маань өөрөө биеийн жингийн ихэнх ачааллыг өвдөг маань авдаг. Тийм. Тэгэхээр нөгөөх биеийн жин маань одоо биеийн жингийн одоо байх ёстой хэмжээнээс илүү байгаад хахаар тэр хэмжээгээр л одоо өвдөгний үеийн дээр ачаалал ирээд байдаг. 1 кг тулахаар чинь турхаар 5 ил одоо ачаал басдаг лөө 10 ил басдаг гэдэг тийм юм яриад идэм бил шүү дээ. Тийм. Гэхдээ яг хуу ер нь бол зүгээр яг хуу тэгж багасгаж ойлгохгүй ч яг хуу ер нь бол 100 г жин нэмэл 100 г ачаал өвдгөн дээр ирж байгаа 100 г хасвал 100 г одоо ачаал багасж байгаа л гэж ер нь бол ойлгоход болно. Тэгэхээр жин бол айгүй их чухал. Тийм жин одоо жингийн илүүдэл маань яаж юм гэхээр одоо та 10 илийн жингийн илүүдэл байлаа шүү дээ. Тэгэнгүүт тэр хэмжээгээр ачаал ирэн тэр хэмжээгээр одоо нөгөө илэгдэл үсээд юм. Одоо хоёр өвдөгний завсар байгаа жир гэвч саран жир гэвч гэдэг юм байгаа байхгүй юу. За тэр нь болохоор нөгөө настай холбоотой. За тэгээд нөгөө ажил амьдрал ажлын онцлог ингээд ийм шалтгаануудаас болоод нэмэгрээд хатуураад за тэрнээсээ болоод илэгдээд за тэгээд тэрнээсээ одоо үсэлтэй тийм үеийн өрөвслүүд одоо эхэлдэг. Тэгээд нөгөө шатаар өсөж уруудахад өвдөх, удаан алхах болон зогсоход өвдөх гэдэг ингээд техник шинж тэмдгүүд одоо үсээд ирдэг. За тэгэхээр үеийн өрөвсөл маань өөрөө 4 зэрэгтэй 4 үе шаттай явагддаг. 3-аас 4-р шатн дээр ер нь бол хамгийн хүнд зэрэгтэй гэж явдаг хүнд зэрэг нь. За тэгэхээр тэр үе шат дээр ер нь 4-р шат дээр орсон тохиолдолд үеийн одоо мэдсэл хийлдэх шаардлагатай болдог. Ер нь бол хамгийн эцсийн эмчилгээ гэж ойлгож байна. За тэрнээс өмнө 1-2 дугаар үе шатн дээр явж байгаа тохиолдолд ер нь бол сэргээн засах эмчилгээ айгуу чухал. За сэргээн засах эмчилгээ яагаад чухал вэ гэхээр нөгөө хүнд маань одоо нөгөө шинж тэмдэг илрээд тий завиурууд илрээд за тэгээд нөгөө ингээд явандаа нөгөө одоо амьдралын чанар нь буураад тий тэгээд тэрийг өөр ингээ анзаарч эхлээд тий ингээд явж байгаа үед явагддаг байхгүй. Тийм тэгэхээр энэ үеийн дээр болохоор одоо шууд нөгөө хагалгаа магалгаа орохгүй шүү дээ. Тэгэхээр энэ үеийн дээр за энэ үе дээр болохоор ер нь бол өвдөгний үеийг аягүй сайн хамгаалах хэрэгтэй. Хамгаалах. За хамгаалах гэдэг маань юу байх вэ гэхээр одоо өвдөгний үеийг хамгаалж ингээ хөдөлгөөнгүй байж болохгүй тий. Би удаан явахаар өвдөд байгаа юм чи би одоо удаан явахгүй, удаан зогсохгүй, би хөдөлгөөн хийхгүй л миний үеийн өвдөлт ингээ гайг болчихно гэд тэгээ хүмүүс нөгөө хөдөлгөөний харчдаг. Тэгэхээр тэгэж болохгүй гэсэн. Тодорхой хэмжээнд нөгөө одоо хөдөлгөөн хийж ийж юу адаг өвдөгний үе маань одоо хамгаалагддаг гэсэн. Өвдөгний үеинд болохоор гуйны уртлын булчин айгүй чухал байдаг. Тэгэхээр тэр булчин маань яаж юм гэхээр өвдөгний үеин дээр ирэх ачааллыг тэнцвэржүүл
тэнцвэржүүлж байдаг. Тэр хөлийн одоо гуйны уртлын булчин маань сул байгаад ирэхээр сулраад хүчгүй байна шүү дээ. Тэр хүчгүй байгаад ирэхээр нөгөө биен дээр ирэх ачааллууд маань нэмэгдээд ирж байгаа гэсэн. Нэмэгдээд тэгээд нөгөө үеийн дээр одоо нөгөө ачааллууд нь нэмэгдээд үе нэмэгдэх одоо үйл шатны яваад байна шүү дээ. Үе шатны. Тэгэхээр гуйны уртлын булчингаа одоо нөгөө аль болох одоо хүчтэй байлгах дасгалууд хүчтэй байлгах. Тэгэхээр хүчтэй байлгахын тулд яг үгээр нөгөө дасгал хийн. Тэгэхээр дасгал гэдэг нь юу ах вэ гэхээр тодорхой хугацаанд яг тэр одоо булчин одоо шүрмсэн дээр чиглэсэн хөдөлгөөнийг давтамжтайгаар хийх болохоор дасгал гэж хэлээд байгаа. Тэгэхээр тэр дасгалыг хийн. За тэгэхээр тэн дээр одоо хамгийн энгийн одоо нөгөө хийх дасгал маань юу ах вэ гэхээр дугуйж их. Дугуйж их. Тий. Дугуйж их маань өөрөө нөгөө юу аах вэ? Одоо ачаал нь одоо бага тэгтээ булчингийн хүчийг нэмэгдүүлээд идэг тийм юм байдаг байхгүй. Тэгэхээр дугуй унах маань өөрөө бас энгийн дасгал болдог. Дараагийн дасгалууд нь болохоор одоо нөгөө гуйны одоо нөгөө скват суулмалт гэдэг шүү дээ. Скват суулт. За тэд нар маань бас дасгал болдог. Одоо жишээ нь гэртээ дууж идэг штэ эмэгтэйчүүд маань тэгэх юм бол хэдэн минут ойролцоогоор живэл зүгээр идэг ер нь бол өвдөж байгаа өвдөг гэсэн өөр бахалтай тий. Өвдөгч байсан, нурууч байсан ер нь үе мөчнөр ер нь бол нэг байралд удаан байхгүй байхыг зөвлөдөг байхгүй. Тэгэхээр нэг байралд удаан байхгүй байх хугацаа гэдэг маань өөрөө нэг 30-аас 40 минут гэдэг. Макстай 40 минут гэсэн үг байхгүй. Тэгэхээр 30 минутаас дотгошоо гэсэн. Гэхдээ нэг дасгал 15-аас 20 тоннд байж ич тэр дасгал болдог. Тэгэхээр одоо ганцхан дасгалыг 15-аас 20 тоннд хийх нь шүү дээ. 10 дасгал байх юм бол тэр нь одоо 20 минутаас дээш. Тийм. Тэгэхээр одоо дугуй унах маань нэг дасгал гэсэн үг шүү дээ. Нэг дасгал. Тэгэхээр тэрийг болохоор 30 минутаас дээш хугацаанд үсрээд одоо макстай 40 минут хийгээд тэр маань одоо нэг дасгал болж байгаа гэсэн. Тэрнээс илүү болох юм бол нөгөөх маань нөгөө үеиндээ одоо ачаал өгöd ирнэ гэсэн. Ачаал өгöd ирнэ. Тэгэхээр одоо нөгөө завир маань улам нэмэгдэн гэсэн үг байна. Хэтрүүлж болохгүй. Тийм хэтрүүлж болохгүй. Яг ачааллыг л тохируулах хэрэгтэй. Тэгээд нөгөө хүмүүс маань ингэдэг байхгүй одоо дасгал хийх хэрэгтэй гэж баг хэрэгтэй. Цаг маг хэрэгтэй. Хамаг хөс хүчээ гаргаал хэрэгтэй. Нэр ингээл хийчдэг. Тэгэнгүүт нөгөө завир нь улам нэмэгдээд ирэнгүүт өө хэвээр энэ дасгалч хэвээр хэрэггүй юм байна. Тийм ээ. Хэвээр зүгээр болтгоо. Заримдаа дутуу хийчихнэ. Тийм заримдаа дутуу хийчин, богинохон хийн, тууштай хийхгүй 1-2 өдөр хийгээд 5 өдөр хийгээд хайчин. Тийм. Тэгэхээр энэ нь өөрөө одоо бас учир дутагдaltaй болчиход байгаа юм. Би бас сонсчихсан юм байна л да. Одоо нөгөө удаан хугацаар өвдөгний онцлогоонд юм одоо удаан хугацаар сууж чаддгүй буюу одоо орон нутгийн тээврийн унаад суухаараа нөгөө өвдгөн чилээд идэг ч юм уу те. Дээрээс нь суугаа ажил хийдэг хүмүүсүүдийн ингээд нөгөө гойны арын булчин бас чангарсан байдаг гэд энэ нөгөө өвдөгний үеийг тэнцвэргүй болоход бас нөлөөлөд идэг юм шиг байгаа юм те. Тийм. За өвдөгний үеийн доктортой адил гэж байдаг байхгүй юу? Өвдөгний үеийн доктортой адил. Тэр маань яадгүй гэхэлэр яг одоо хоёр яс ингээ байх хэвээр ингээл хэмжээндээ л байж ах хэвээр одоо юу гэдгийг 5 см-ийн хэмжээтэй урагшаагаа илүү хошоо гараагүй хажуу тишээ ингэж нуглараагүй одоо үнцг нь хазаагаагүй ингээд өвдөгний үеийн доктортой адил гэж байдаг байхгүй. Тэгэхээр тэр нь одоо нөгөөдх амьдралын юм аяг ажлын онцлог те ачаалтай холбоотой ингээд нөгөөдх тэр өвдөгний доктортой адил өөрчлөгдөд ирдэг. За тэр нь юутай холбоотой гэхэлэр бас нөгөө эргээд нөгөө булчин дээр очдог байхгүй нөгөө булчингийн одоо тэнцвэргүй байдал. За тэгэхээр сая хэлжиндээ өөр гойны артлын булчин чангарчаад идэг гээд. Тэнгүүд гойны артлын булчин чангараад ирэхээр нөгөө гойны уртлын булчин чинь ямар ч хүчгүй болчиход байгаа. Суларчаад байна гэсэн. Тэгээ суугаа байдлыг бодохоор яг л тэгээд. Тийм ямар ч ачаалал болчиход байна гэсэн үг байхгүй. Тийм тэгэхээр л нөгөө булчин тэнцвэргүй болоод ирэнгүүт өвдөгний үе маань тэнцвэргүй болоо нөгөө доктортой адил нь алдагдаад ирнэ гэсэн. Тийм тэгэхээр нөгөө доктортой адил алдагдаад ирж ин гэдэг маань үений нөгөө хэрэгэн тойрны холбоос булчингууд маань одоо нөгөө зарим газраа богиносоо зарим газраа одоо сулраад гэдэг ингээд те ингээд ийм зүйлүүдээс болоод одоо нөгөө өвдөг шалтгаан ч юм болоод байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө нэг байрлалд удаан байх гэдэг юм чинь нөгөө бас аюул чухал байгаа. Тийм байна. Аюултай юм байна. Тийм тэгэл одоо ингээд бид нөр өвдгөө нуглал 8 цаг суучих юм бол чинь гойны артлын булчин чинь ингээд агшилтай байгаа. Богиносцсон байгаа юм чинь тэгэл агшилсан байгаад байна. Богиносцсон байна. Тэгээд тэр хэмжээгээр гойны артлын булчин чинь сул байгаа.
Тийм байна. Тэгэхээр хайтлаа сунгаад урталтаа хүч өгөх хэрэгтэй байна шүү дээ. Бас жингийн илүүдэл гэснээс гадна нөгөө нэг хүнд юм өргөдөг хүмүүстээс үсээд идэг тий. Одоо чинь турхаа залуучуудад ингэүүд өвдөг нь үе одоо хүнд ажил хийдэг бол нуруунаас гадна өвдгөнднээс өөрчлөх юм шүү дээ. Бас нөгөөх одоо 65-аас дээш 70 мал 80 нас хүртээ хүн өвдөг нь бас өвдөхгүй байж болно шүү дээ. Тийм тэр хүмүүсийг ингээ хараад ахаар ер нь бол айгүй жим багтаа болсон байна. Жим багтаа олсод нөгөө өвдгөн дээр ирэх ачаал нь бага байгаа учраас нөгөө үр өсөл юу гэдгийг те өвдөлт үүсхийн юмнууд нь ингээд бага байгаа байхгүй. Тэгэхээр жин бол айгүй чухал. Тэрнээс гадна нас төгөөмөл тохиолддог одоо үр өсөл байдаг бах тийм. Үений ямар өвчин байдаг вэ? Үений одоо ялангуяа өвдгөн дээр болохоор нөгөө остеоартрит буюу мөгөөрс холбоосын үр өслөд байгаа. Тийм остеоартрит гэдэг ер нь бол хүн болгон л мэдчихэж байгаа. Тэгэхээр энэ нь болохоор нөгөө өвдөгний үений хоорондох мөгөөрс олон хажуудлаа жиргэвч за тэгээ хажуудлын нөгөө холбоос тийм нөгөө үр өсөл ясны үр өслийг бол хэлээд байгаа. Тэгэхээр яагаад энэ одоо үр өсөд гэдэг юм шалтгаан? За энэ нь болохоор янз янзын шалтгаантай. Настай холбоотой байна. Одоо илэгдлийн шалтгаантай гэсэн. За дараа нь болохоор гэмтлийн шалтгаантай. За нөгөөх нь болохоор дааврын шалтгаантай. Ревматоидны артрит энэ төр гэдэг байгаа шүү дээ. Тэрнтэй холбоотой. Эсвэл одоо гаднаас одоо үр өсөлтэй холбоотой гэж үсэж байгаа юм. Би нөгөө бас ингэ сонсч ирсэн юм байна. Одоо нөгөө модон жарлантай ах үе гэдэг нь шүү дээ. Хүмүүс хоёр өвдгөөр ингэ ихтнуулаад удаан суудаг ч юм уу тий. Тэрнээс болоод өрсөл ихээс ингэж сонсч ирсэн. Тэгэхээр одоо тэр маань багассан болохоор бас нэлээд гайг болсон байх гэж бодоод. За тэрийг одоо яг гайг болсон гэж бас хэлэхэд бас хэцүү. Тэр чинь шалтгаанууд нь байгаа юм да. Амьдралын хэм маяг тий. Байгаа л юм л да. Тэр үед одоо хүмүүс дандаа одоо нэг суугаа ажил хийдэг байсан бол одоо бид нар суугаа ажил хийгээд тийм тэр чинь тэгээд эргээд буцаад одоо шилтгаан болчих юм л гэж би бас хараад байна. Тийм тэгэхээр үе хамгаалах юм техник гэж байдаг аахгүй үе хамгаалах техник гэж байдаг. Тэгээд тэр нь болохоор юу аах вэ гэхээр нөгөө нэг байралд удаан байхгүй гэж байна тийм. Тэгэхээр тэн дээр өөр юу баах вэ гэхээр хит их удаан завлж суухгүй. За хит их удаан өвдөглөж суухгүй. За хит их удаан одоо нөгөө явган суухгүй хэд удаан явган суухгүй за тэгээд нөгөө V хэлбэртэй одоо хоёр хүлээ ингэж суудаг гадагшдаг гэж ингээд нөгөө хоёр өвдгөө ингээд нөгөө V хэлбэртэй хоёр хүлээ гадагшаа ингэ суудаг за тэр хэд их удаан тэгж суухгүй тэгэхээр одоо тэр дэглэмийг одоо ерөнхийдөө өвдөгний үе хамгаалах техник гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр хэд удаан гэхээр надад нөгөө хэр удаан юм бол гэсэн бодол төрөөд байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө 40 минутын дээр суугаад бас тэрнээс илүү битгий суугаад ч юм уу тийм байгаад идэж. Тэр тэрнтэй холбоотой юу гүй? Тийм тэрнтэй холбоотой. Гэхдээ тэрнээс арай бага хугацаанд л гэсэн. Тийм хугацаанд нэг өөр нь бол өөрөөгөө нөгөө хөштөлтэйг сууж болохгүй л гэсэн. Тийм. Тэгэхээр одоо остеоартритийн тухай хойлоо ярьсан шүү дээ. Юу нэмжлэгээ нь ямар нэмжлэгээ байдаг лээ? Эмчилгээний тухайд болохоор ер нь бол эхний 1-2 дугаар үе дээр бол сэргийн засах эмчилгээ гэж чухал гэсэн тий. За сэргийн засах эмчилгээнд дээр болохоор ерөнхийдөө хамгийн нэгдүгээр хөдөлгөөн засал эмчилгээ байгаа. Хөдөлгөөн засал эмчилгээнд дээр юу хийх үг гэхээр нэгдүгээр нөгөө төрний хэлсэн гуйны уртлын булчингуудаа чангалах, харшлын булчингуудаа суллах. За тэгээд шагаан үеийн хөдөлгөөнийг сайжруулах. Тэгээд ингээд ийм тасгалуудыг яг нөгөө эмчилгээний тасгалуудыг хийдэг. За хоёрдугаарт нь болохоор нөгөө физик эмчилгээнүүд. За шаарлага, цахилгаан эмчилгээ, за тэгээд массаж энэ гэдэгтэй гарц эсэл энэ ингээд ийм эмчилгээнүүд байдаг. За тэгээд эмийн эмчилгээнүүд байдаг. Эмийн эмчилгээ. За эмийн эмчилгээн дээр юу аах вэ гэхээр нөгөө үрсэл намдаах, өвдөл намдаах, за дээрээс нөгөө тарилгууд байдаг. Тарилгууд. За тэгээд тарилгууд, за тэгээд хамгийн эцсийн эмчилгээ нь болохоор эцэслэл эмчилгээ. За тэгээд тэр одоо сэргийн засах эмчилгээнд дэр физик эмчилгээнд дэр болохоор ерөнхийдөө үрсэл намдаахаар ихэнхдээ одоо нэг шарлага эмчилгээнүүд байдаг. Шарлага лазер УВЧ гэдэг нэг шарлагууд байдаг. За тэгээд нөгөө хурдан хугацаанд өвдөлт намдаах шок вейв гэдэг эмчилгээнүүд байдаг. За цахилгаан эмчилгээ цусан анган сайжруулах. За тэгээд нөгөө булчингийн одоо нөгөө стимуляц өгөх гэдэг булчингийн хөгжлийг сайжруулах гэдэг ингээд энэ цахилгаан эмчилгээнүүдийг хийдэг. За тэгээд энийгээд хавсраад нөгөө хөдөлгөөн цэцлээ хийгээд дээрэс нь эмийн эмчилгээ хийгээд явахаар ерөнхийдөө нөгөө үений одоо нөгөө хурц өрсөлийн үеуд нь багасаад ирдэг. Багасаад одоо эмчилэгдээд ирдэг. Тэгэхээр нөгөө хүмүүсийн маань одоо нөгөө төцөө өөр шинжилгаа нь багасаад тэгээд одоо
завир нь багасаад ирэхээр хүн чинь нөгөөх ажиллаа хийнтэй ингээд хэвийн үйл ажиллагаанд ороод явна гэсэн. Тийм тэгэхээр одоо нэгэнт одоо өвдөгний үений одоо стартрит те өвдөгний үений өрөвсөл гэдэг ингээд онцлогдоод те ингээд явсан бол ер нь бол цэргийн засах эмчилгээг одоо хагас жилдээ нэг удаа юм уу чадвар улиралтай нэг удаа юм уу заавал одоо хийлгээд явж явах хэрэгтэй. За осол гэмтлийн шалтгаантай ер нь бол байвал дандаа ихэнхдээ залуу насны улсууд осол гэмтлийн шалтгаантай байдаг. Ялангуяа спортын гэмтэлтэй одоо нөгөө ямар нэг спортоор хичээлдэг хүмүүс ер нь бол энэ өвдөгний үеийн дээр дандаа гэмтлийн шалтгаантай байдаг. Тийм шүү дээ. Сагтаа болж байгаа л нөгөө чигтээ бол бос гэлтэй цанаар болгож байгаа л гэл. Гэмтээсэн гэл энэ хүмүүс байгаад байдаг. За энэ хүмүүс дээр болохоор одоо тухайн одоо гэмтлийн шалтгаанаас болоод мэдцэл эмчилгээ, за эсвэл эмчилгээ, физик эмчилгээ гэл ингээл явдаг. Тэгэхээр үе солих хаалгаа л хизээ итгэв мэдээж. За үе солих хаалгаа бол ер нь бол хамгийн эцсийн шатн дээр л хамгийн одоо төгсгөлийн эмчилгээ л гэсэн. Тийм. Тэгэхээр үе солих хаалгааг ер нь бол дөрөвдүгээр үе шатаа шүү дээ. Дөрөвдүгээр үе шат бүр нөгөө төмгөрсөн жиргэвч маань нэлээд бүр байхгүй болсон. За тэгээ хоёр яснаад хоорондоо өргөдөд ингээд үе өрсөл үүсэж байгаа энэ үл одоо шатн дээр л одоо нэг одоо хаалгаа хийх гэсэн. Тийм тэгээд ер нь аль сүүлийн үед өвдөгний үений хаалгаа бол маш их хийгдэж байгаа. Мэдцэл бол маш үе солих мэдцэл бол маш их хийгдэж байгаа. Тэгээд үе солих мэдцэл одоо хийгдсэний дараа за окей тэр мэдцлээ хийлгэчлээ те тэр бол нэг асуудал. Дараа нь болохоор нөгөө дараагийн эмчилгээний сэргээн засах бас эмчилгээ яг одоо үе солиосны дараа. Сэргээн засах эмчилгээ хийхгүй байхаар ямар одоо үр дүн гараад байна гэхээр нөгөө сайхан өвдгөө солилцсон за өөргөө алцсан өвдөг маань нөгөө хөшин буюу хөдөлгөөний хязгаарлагдсан. Хөдөлгөө болчихдог. Тийм хөдөлгөө болчихдог. Тэгэхээр энээс сэргийлээд одоо сэргээн засах эмчилгээг хийдэг. Яагаад сэргээн засах эмчилгээг хийгээд байгаа маань ер нь бол нөгөө амьдралын чанарын сайжруулалт үгүй одоо нөгөө өвдөгний үений солилцсон тэрнээс цаашаа өвдөгний үений хэвийн хөдөлгөөний хэвийн үйл ажиллагааг хангах цааш нь үргэлжлүүлэх зорилгоор л сэргээн засах эмчилгээг хийгээд байгаа. Тэгэхээр манай ээж нэг халуун тараад загчсан байхгүй тэгэл бүр яг дараа нас нь тэгэл ингээд нэлээд нуглаалтэй тэгээ бас бос гээл тэгээд тийм лээ. Тэгэхээр сэргээн эмчилгээ бол маш чухал. Тэгээ сэргэн нас чухал юм билээ. Ээж маань ингээд өвддөг нуруу асуудалтай байгаад тэгсэн чинь ингээд өвдөгтэйгөө холбоотой ингээд биеийн тэнцвэр нуруу бас ингээд тэр чигтээ өвччихд юм билээ. Тэгэхээр ер нь бол сэргээн эмчилгээ эртэлэх хэрэгтэй гэж ойлголоо тийм. Тийм. Тэгээд дээрэс нь бас ингэж ойлголоо. Одоо хизээ эмчид хандах хэрэгтэй би гэсэн бодол төрөд байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо хүмүүс маань 1-2 дугаар үе шатнд байгаагаа өсөж уруудах чадахгүй болохоор л мэдх юм уу яах юм. Тий, ер нь бол нийтлэг тохиолдолд бол тэгдэг. Тэгэл нөгөө манай нөгөө ер нь бол 50-аас дээш наснд угаасаа бол нөгөө миний одоо нэг өвдөгний яг энэ хэсгээр өвдөд байна. Яг нуртлын энэ хэсэгтэл ингээл хатгачаадах юм. Тэгэл өстой шатаар өсөж уруудахаар ингээл хатгаал өвдөөл. Эсвэл одоо ингээд жоох удаан зогсохоор өвдөд байна. Эсвэл одоо хүндийн мөрөхөөр өвдөд байна ч гэдэг юм уу тий. Ингээд нөгөө завиурууд нь ингээд нөгөө нэмэгдээд ирэхээр өөртөө имлэг танддаг байхгүй. Түүнээс одоо яг урьдчилан сэргийлэх үзлэлээр яг өвдөгний үе чинь өвдөд байна гэдэг юм бас тодорхойлох бас хэцүү. Тийм тухайн хүн өөрөө нөгөө завиураа хэлээл одоо ингээд ирэхээр л юу гэнэ имлэгт ирдэг. Тэгэнгүүт нөгөө шинж тэмдэгтэй нь уялдуулаад бас шинжилгээ хийгээд те багцын шинжилгээ одоо лабораторийн шинжилгээ энэ хийгээд тэрэн дээр ингээд нөгөө толгуурлаад уншаад ингээд явдаг гэсэн. Тэгэхээр ер нь шууд сэргээн самч дээр ирээд тасглаа залгаад хэмнэлтэд ороо авчвал болохоор санагдаж байна. Тийм болно. Тийм ер нь бол сэргээн засахын эмч, гэмтлийн эмч, мэдрэлийн эмч гэл ингээл ер нь бол үе мөчний одоо нөгөө эмчнэр байгаа шүү дээ. Тэгэл тэд нар дээр очиод энэ юмнуудаа хийлгэж байна. Тэгэхээр яхаа миний бодлоор залууч гэлтгүй ер нь бол өвдгөндөө санаатай арай л гэж хэлмээр санагдаж байна тий. Тэрнээс гадна ингээд нөгөө өвдгөө хамгаал гэд хараа өвдгөний бэхлэлтүүд надад нүдэнд шууд харагдаад байгаа байхгүй. Тэгээд өвдгөний нөгөө нүдээр хатах чинь одоо залуу насны ч тохиолдоод байгаа болохоор жоохон дулаалаараа гэж хэлмээр юм шиг тий. Тэгэхээр тийм бэлгээг ер нь хэр зэрэг хэрэглэх шаардлага байдаг вэ? Эсвэл тэр маань булчингийн хөдөлгөхөө болчих юм болов уу? Тийм яг зөв ер нь бол бэлгээг бол яг одоо нөгөө хагалгааны дараа тий дэглэм барьж байгаа. Эсвэл одоо нөгөө гэмтлийн дараа ер нь бол хэрэгэлдэг.
За тэгээ нөгөө гэмтлийн дараа нь ямар нэг ачаал ахууллаа шүү дээ одоо. Яа тийм үү гэдэг удаан одоо хүний амьдралын урдаан алхах удаан зогсох шалтгаан одоо гарна шүү дээ тийм. Хөөхи замын цагдаа нар гэж бодод шүү дээ. Тэгэхээр тэр маань болохоор одоо нөгөө тэр үедээ л одоо хэрэглэнэ үү гэхээс одоо байнга одоо хэрэглэх юм бол биш байхгүй. Тэг яа тэгэхээр нөгөө булчин хөдөлгөөнг болгочдаг. Тийм булчин хөдөлгөөнг болно гэж яддаг маань нөгөө л булчин хүчээ алдна гэсэн. Хүчээ алдна. Тэгээ тэр нэг градусаар ингээд тохируулаад идэг нэг юу байдаг те өвдөгний бас өөрөө одоо хамгаалагчаас илүү тэр зэрэг самжлагын холбоотой тэр нөгөө нэг 90 градус үлээ 180 хүртэл 140 хүртэл ингээд тэнэл юмнууд хийгээд идэг те. Тий. Тэрийг бол ер нь бол нөгөө хагалгааны дараа ер нь бол хэрэгэлдэг. Өвдөгний үений хагалгаа, за үе солиулах хагалгаа. За тэгээд нөгөө бэртэл гэмтэлтэй холбоотой хагалгаа, чагтай холбоосын хагалгаа, ур чагтай холбоос, арын чагтай холбоос хажууг ингээд энэ нөгөөх зөвл үйдүүдийн гэмтлийн үед бол хэрэглээд явдаг. Хагалгааны дараа холбох одоо ур чагтай холбоос холбох хагалгаанууд гэдэг байгаа шүү дээ. Энэ хагалгаануудын дараа ер нь бол хэрэглэдэг. Өвдгөө хамгаалах нөгөө хөдөлгөөн хорих. За тэгээд нөгөөх градустай байна гэдэг маань нөгөө үе шаттайгаар одоо эхний 7 хоногт хэдэн градус нь болох уу те дараагийн 7 хоногт хэдэн градус нь болох уу гэдэг ингээд тэрийг одоо бид нэр өөрсдөө тохируулж чадахгүй шүү дээ. Тийм тухайн хүн өөрөө тохируулж чадахгүй бид нэр тохируулж чадахгүй. Тэгэхээр тэрийг нөгөө тусгай аппаратаар ингээд тохируулаад явдаг гэсэн. Тэгээд нөгөө өвдөгний үений далаацыг нөгөө хөшүүн үүсгээс сэргийлээд далаацыг бүтэн хадгалахын тулд тэр хэрэглээд байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр надад залуучсан хөшинчээс хамаагүй ямар ч зэн ингээд өсөж урагдаж чадахгүй бол заавал эмчид үзүүлээ зөвлөгөө аваарай гэж хэлмээр санагдчихлаа. Тэгэхээр ингээд хоёлаа подкаст дээр нь өндөрлөх төгсөж जैन. Тэгэхээр хилээгүй үйлцэн одоо өвдөгний үений талаар одоо хүмүүс сануулж хэлэх тийм зүйл байвал хэлээд хоёлаа подкаст өндөрлөе. За тэгээд ер нь өвдөгний үеийг хамгаална гэдэг маань өөрөө болохоор айгүй цогц зүйл ахгүй юу. Тийм тэгэхээр тухайн хүний итгэж армайл одоо айгүй их чухал тий. Тийм тэгээд өөрийнхөө одоо амьдралын юм аягийг өөрчлөх айгүй чухал. За тэгээд итгэвтэй дасгал хөдөлгөөн хийх чухал. За тэгээд одоо өвдгөө хамгаална гэдэг нь бэртэл гэмтлээс бас хамгаалах шаардлагатай тий. Тийм тэгээд энэ бүгдийг одоо өөрөөс нь л шалтгаална л гэсэн үг тийм. Тэгэхээр нэг нь заавал эмнэлэгт очиж тэрийг эмчилгээ хийх шаардлага ба шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө амьдралын юм аягийг өөрчлөө дасгал хөдөлгөөнөө хийгээд за тэгээд хэрвээ өвдөлт үүссэн одоо тэ заавар илэрсэн тохиолдолд шаардлагатай эмчтэн үзүүлээд тухайн одоо онцлогоогоо хийлгээд эрт арга хэмжээ аваад явах хэрэгтэй шүү гэдгийг л ер нь баярлалаа. Тэгээд үнтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа. Тэгээд сонсогчтой гэж хэлэхэд тэ өсдөгч бай, урууддагч бай. Тэгээд гоё чанартай отлие гэж хэлмээр санагдлаа. Тэгээд хоёлаа гоё хатур мэдийн хаврыг хэлээд тэгээд подкаст өндөрлөе тэ. За итгэлээр баталгаажсан чанар.